сорил 8-ын үргэлжлэлийг танилцуулъя гэж бодлоо. За 21-р тестийг бүгдээрээ хамтдаа авч үзье. За энэ дээр бол юу гэсэн байна вэ гэхээр аль бодисын усан уусмалд бал чулуун электродтой гэхээр бал чулуу гэдэг бол үл уусдаг электрод гэсэн үг. За тэгэхээр энэ бал чулуу бол зүгээр цахилгаангүйдэл дамжуулдаг учраас энэ бол зүгээр гадаргуугаа бол хэрэглүүлж байна гэсэн үг. Цахилгаангүйдэл дамжуулдаг учраас катод дээр устрагч анод дээр хүчил төрөгч үүсвэ гэсэн юм тест байна. За эндээс бол бид нар хүчлийн усан усмлын электролизийн одоо 3 янзын тохиолдол байдаг. Нэгдүгээрт нь хүчил төрөгчгүй хүчлийн үлдэгдлийн хүчил төрөгчгүй одоо хүчил байгаа нөхцөлд бол усан усмлын электролизер бол яадаг вэ гэхээр катод дээр устрагч ялгараад анод дээр бол холоор ялгарна гэж бичдэг. За тэгэхээр энд бол яах вэ гэвэл электролизийн үед бол хүчил төрөгчгүй хүчил байгаа нөхцөлд катод дээр устрагч анод дээр холоор ялгарна гэж үздэг. За харин усан усмал гэж байгаа нөхцөлд бол дандаа устаа бичих ёстой. За энэ тохиолдолд бол холоорын усан усмлын электролизер бол давсны хүчлийн устрагч болон холоор хоёр ялгардаг байгаа. За эндээс бол H3-ын усан усмлын электролизер бол ерөнхий тэгштгэлийг бичих юм бол энэ дээр бол усал электролизд ордог. Энэ хүчил төрөгчтэй хүчлийн үлдэгдэл байгаа нөхцөлд усны молекулын хүчил төрөгчт өрүүлж эсэлддэг учраас энд хүчил төрөгч болон H2 ялгардаг. За ингээд хүчил төрөгчтэй хүчил байгаа нөхцөлд анод дээр бол хүчил төрөгч ялгараад катод дээр бол устрагч ялгарна гэж бичих юм байна. За тэрнээс гадна карбон хүчил байгаа нөхцөлд карбон хүчлийн бол усан усмал гэхээр ер нь бол заавал усны молекултай хамт биччихвэл ер нь бол зөв болно. Гэхдээ ус хэрвээ электролизд ороогүй байгаа нөхцөлд энэ дээр бол ингээд CH3 соонд бол электролиз явуулна гэдэг бол энэ өөр аяндаа явагдахгүй байгаа урвалыг хүчээр цахилгаангүйдлэг өгж явуулж гин гэсэн. За энд бол ус төрөгч дээр нэмэх нь CO2 дээр нэмэх нь C2H6 гэдэг одоо ийм бүтээгдэхүүн байцыг бол үүсгдэг байна. За тэгэхээр эндээс бол энэ гурван тохиолдлыг бол цээжилчихэд бол илүүдэхгүй. За тэгэхээр катод дээр устрагч ялгардаг нь бол анод дээр бол хүчил төрөгч ялгардаг нь бол хүчил төрөгчтэй хүчлийн үлдэгдэл буюу хүчил төрөгчтэй хүчил дээр бол усан усмлын электролизийн үед ус электролизд ороод анод дээр хүчил төрөгч катод дээр устрагч ялгардаг. Өөрөөр хэлбэл хүчил төрөгчтэй хүчлүүд бүгд хамаарна гэсэн үг байхгүй юу? H одоо E3 H2S4 гэх мэтлэнгийн усан байгаа нөхцөлд ингэж явагдана гэсэн үг. Хүчил төрөгчгүй H одоо бром ч гэдэм үү, H йод ч гэдэм үү, энэний усан усмлын электролизийн үед бол бал чулуу электродтой үл уусдаг электродтой байгаа нөхцөлд бол шууд катод дээр устрагч анод дээр холоор юм уу эсвэл бром эсвэл йод ялгарна гэд ингээд үзчихин гэсэн үг ээ. За калий йодидын усан усмлын электролизер бол катод дээр бол устрагч ялгарна, анод дээр бол йод ялгардаг. За калий хлорид дээр бол катод дээр устрагч устаа гэхээр устаа бичнэ шүү дээ. Тэгэхээр эндээс бол катод дээр устрагч анод дээр холоор ялгардаг учраас эндээс катод энэ бол ерөөсөө аль хариулт нь зөв байсан бэ гэхээр B хариулт нь бол зөв байжээ. За одоо бүгдээрээ яах ёстой вэ гэхээр 22 дугаар тестийг бүгдээрээ хамт хийхийн тулд энийг дараагийн хуудсан дээр дахиад оруулъя. За ингээд дараагийн хуудсан дээр оруулангуудаа энийг нь устгачаа. За 22 дугаар тест бол ер нь бол урвалын эренбиг олдог бодлого байна. За урвалын эренбиг олдог бодлогыг бүгдээрээ хамтдаа бодохдоо эхлээд бол энэ бол химийн урвалын тэгшгэлдэх стихиометрийн коэффициент бол тухайн урвалын эренбиг бол илэрхийлэхгүй. За тэгэхээр урвалын эренбиг олохдоо бид нар энд бол хэдэн бүлэг туршилт явуулсан байна вэ гэхээр 3 бүлэг туршилтыг бол явуулсан байна. За үүнийг ойлгохын тулд яах ёстой вэ гэхээр яг ингээд бүр эхнээс нь ахуулаад ойлгомжтой болгосны ард яах ёстой вэ гэхээр бүр хялбараар хийх бас боломжтой байгаа. За 3 бүлэг туршилт явуулсан учраас V1 тэнцүү бүгдээрээ яаж ичих ёстой вэ гэхээр K1-ийг үржих нь NO-гийн концентрацийн X зэрэг энэ бол урвалын NO-гийн эренбим мөн устрагчийн Y зэрэг гэдэг
Энэ бол дандаа нэгдүгээр туршилтын үеийн концентрацууд байна гэсэн үг. За V2-ыг олохдоо K2-ыг үржих нь NO-гийн 2-р туршилтын үеийн X зэргийг үржих нь H2-ийн 2-р туршилтын үеийн Y зэрэг. За V3-ыг олохдоо K3-ыг үржих нь NO-гийн 3-р туршилтын үеийн X зэргийг үржих нь H2-ийн 3-р туршилтын үеийн Y. За энд байгаа энэ тайлбарыг эндэлт нь биччихье. За X гэдэг бол NO-гийн тухайн ирэмб юм аа. Харин Y гэж юу вэ гэхээр ингэж хэлчихье. За Y нь бол юу вэ гэхээр хааны ноёнд байна. За Y бол юу вэ гэхээр ус төрөгчийн тухайн ирэмб юм аа. Тэгэхээр одоо ирэмбийг олсноороо урвалын хурдны хуулийн тэгшлэлийг бол бичих боломжгүй бүрднэ гэсэн үг. За одоо тэгэхээр бүгдээрээ NO-гийн X буюу ирэмбийг олохдоо ийм дүрмийг баримтлал зүгээр. Нэгдүгээрт NO-гийн концентрац өөрчлөгдсөн 2 туршилт. Харин ус төрөгчийн одоо концентрац нь өөрчлөгдөөгүй ийм 2 туршилтыг сонгож авснараа өөрчлөгдсөнийг нь олох боломжтой. Тэгэхээр энэ дээр бол яасан бэ гэхээр 1 3 дугаар туршилтыг бол сонгож авбал тохиромжтой байна. 1-р туршилтын дээр зааж байгаа тийм NO-гийн концентрац бол 0.1021 байснаа 0.1042 болж өссөн байна. Тэгэхээр NO-гийн концентрац өөрчлөгдсөн байна. Ус төрөгчийнх бол 0.65 байснаа 0.65 ингээд өөрчлөгдөөг байна. Тэгэхээр эндээс бол би NO-гийн тухайн ирэмбийг бол олох боломжтой. За ингэж олохдоо эхийн бага тухайн гэхээр V3-ыг бол V1-тэй хуваана гэсэн үг. Яг одоо эхний ээлжинд бол ер нь бол сайн сураагүй байгаа нөхцөлдөө бол эхний ээлжинд ингээд олчихвол ер нь бол зүгээр байдаг юм аа. Ингээд хуваах нь K1-ийг үржих нь NO-гийн 1-р туршилтын үеийн X зэрэг үржих нь H2-ийн 1-р туршилтын үеийн Y зэрэг. За ингээд V3 хэд вэ гэхээр анхны хурд гэсэн үг шүү дээ. Анхны хурд нь бол V3 бол 584-ийг хуваах нь V1 нь бол энэ бол V3 нөхгүй. Энэ V1 нь V2 нь V3 нь. V1 нь болохоор хурд гэсэн үг шүү дээ. Энэ бол 146. За яг хурд 1 хурд 2 гэж бичээд байгаа л да. К гэдэг бол хурдны тогтмол учраас энд шууд хураагдчихна. За NO-гийнх бол 3-р туршилтын үеийн концентрац нь хэд байсан бэ гэхээр 0.42-ийн X зэргийг хуваах нь 0.21-ийн X зэрэг. За үржих нь юу вэ гэхээр энэ дээр бол 0.65 байна. 3-р туршилтын үеийн ус төрөгчийнх 0.65 байна. Тэгэхээр 0.65-ийн Y зэрэг 0.65-ийн Y зэрэг. За ингээд яах ёстой вэ гэхээр энэ хоёр бол хураагдаад нэг үлдэнэ. За тэгээд 584-ийг хэд хуваах ёстой вэ гэхээр за 584-ийг хуваах нь 146 гэхээр 4 гарч байна. Тэгэхээр энэ дээр бол би яаж бичих боломжтой вэ гэхээр 4 тэнцүү ер нь бол 42-ыг 21-т хувааж ийн л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 2 гарна тий. Тэгэхээр хэдийн 2-ын хэдэн зэрэг 4 байдаг вэ гэхээр 2-ын 2 зэрэг 4 байдаг учраас энэ хоёр хураагдахаар X тэнцүү 2 гэдэг бол NO-гийн тухайн ирэмб нь хэд байсан бэ гэхээр 2-той тэнцүү байсан байна гэд олчих боломжтой. Одоо бүгдээрээ ус төрөгчийн ирэмбийг бол олох шаардлагатай. За ус төрөгчийн ирэмбийг олохдоо яг саяныхтай адилхан дүрмээр бол бодно. За ус төрөгчийн буюу Y ирэмбийг олохдоо ус төрөгчийн концентрац сая бол NO-г олохдоо NO-г өөрчлөгдсөн байсан бол одоо ус төрөгчийн концентрац өөрчлөгдсөн. Харин NO-гийн концентрац өөрчлөгдөөгүй ийм 2 туршилтыг авна. За сая бол бид нар яасан бэ гэхээр юу яасан штэ. Нэг хэдийг сонгосон бэ гэхээр 1 3-ыг сонгохоор 3-ыг 1 тарьцуулсан харьцан зөв байсан 3 дахь туршилт 1-р туршилт. Одоо тэгвэл яах ёстой вэ гэхээр
нөгөө ногийн устөрөгчийн ирэмбийг олохдоо устөрөгч өөрчлөгдсөн туршилт хаана вэ гэхээр энэ дээр бол 1 дээр мөн 2 дээр бол өөрчлөгдсөн байна. N бол 1 дээр 2 дээр өөрчлөгдөг. Тэгэхээр 2 1 гэдэг туршилтыг авбал ер нь бол хариу нь бол гарах боломжтой байна. За тэгвэл V2-ыг хуваах нь V1-ийг тэнцүү, K2-ыг хуваах нь K1-ийг үржих нь ногийн 2 дугаар туршилтын үеийн ногийн ирэмбийг 2 гэд олцсон учраас хуваах нь H2-ийн 2 дугаар туршилтын үеийн 2 зэрэг. За дараа нь ус төрөгчийнх бол би ирэмбийг олох гэж байгаа учраас Y зэрэг. Тэгээд энэ чи N байсан мэт. Тийш дээ ногийн 1-р туршилтын үеийн квадрат шүү дээ. За энэ дээр бол ус төрөгчийн энэ бол 2 дугаар туршилт гэсэн бол энэ 1-р туршилтын үеийн Y зэрэг. За хурд 2 нь бол энэ шүү дээ. Хурд 2 нь энэ. Хурд 2-ыг хурд 1 тухайн. Тэгэхээр хурд 2 нь 100-ны одоо шууд орлуулна гэсэн үг байхгүй юу? Хурдны тогтмолууд бол тогтмолтой учраас сурагч нь 146-г байх нь 146 тэнцүү. Ногийн 2 дугаар туршилтын үеийнх нь болохоор 0,21-ийн квадрат зэрэг хуваах нь тэр ногийн бол 1-р туршилтын үе нь бол бас 0,21-ийн 2 зэрэг үржих нь юу вэ гэхээр нөгөө ус төрөгчийнх бол 0,65-ийн юу байсан бэ гэхээр 2 дугаар туршилт 0,26 байсан юм уучлаарай. За ингээд 0,26 байсан байна. Тэгээд 0,65-ийн Y зэрэг тэгэхээр 0,26-г бол хэд байх вэ гэхээр 0,65 тухай. Тэгэхээр яг 4 гарч ийн л та. Тэгэхээр энэ бол угаасаа хурагдчихна гэсэн үг. Энэ хоёр хурагдаад 1 гарна. Тэгэхээр 1 тэнцүү 4-ийн Y зэрэг гэхээр ямар ч тооны тэг зэрэг бол 1-тэй тэнцүү байдаг учраас Y тэнцүү тэг гэсэн үг. Тэгэхээр эндээс бол хурдны тэгштэглийг бол би яаж бичих боломжтой вэ гэхээр ногийн ирэмб нь 2 гарсан учраас K үржих нь ногийн 2 дугаар туршилт 2 квадрат ус төрөгчийн концентрацаас хамаарахгүй байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ дээр бол H2-ийн ямар ч тооны тэг зэрэг энэ бол 1 учраас энийг бичихгүй гэж болно. Ингээд 22-ийн бол 22 дугаар дийсний бол D хариулт нь бол зөв байсан байна гэж бодох боломжтой байна. Яагаад тийм вэ гэхээр ус төрөгчийн концентрацаас бол урвалын хурд нь бол хамаарахгүй байна. Ногийн концентрацаас бол урвалын хурд нь квадрат зэргээр хамаарч байна гэдэг энэ дүгнэлтэнд бол хүрэх боломжтой байх нэ. Тийм учраас 22-ийн бүгдээрээ D хариултыг бол зөв гэж дүгнэх ёстой ажээ. За үлэг хүснэгтийн 1-ийн А болон 2-ийн А бүлэгт зарим металлууд үлний өнгийг бол содон өнгөөр бол боддог. Туршилтын үр дүн тохируулна уу гэхээр литий бол үлний өнгийг бол улаан өнгөөр боддог гэж байна. Тэгвэл улаантай хариултын сонгоно. Натрий бол шар гэж байна. Тэгэхээр натрийг бол шартаад сонгоно. Калий бол хөх ягаан гэж байна. Тэгвэл калийг бол энэтэй сонгоно. Баарий бол ногоон байдаг шүү дээ, цайвар ногоон. Ингээд энэ одоо за 1-ийн Б-тэй хариулт энэ хоёр байна. 2-ийн А-та гэхээр 2-ийн А-та энэ байна. 3-ийн Г-тэй гэхээр хөх ягаан зөв. 4-ийн В-тэй гэхээр ногоон гэхээр 23-ийн аль хариулт нь зөв байсан бэ гэхээр хариулт нь бол зөв байсан байна. За дараа нь урвалын гарцыг тооцоолно гэж байна. За эндээс бол юу гэсэн бэ гэхээр 8 г хөхрийн 6 оксид гэж байна. Тэгэхээр хөхрийн валент нь 6 гэсэн хүчил төрөгчийн 2 6-г 2 дуугаад ESO3 болно гэсэн үг. За тэгэхээр ESO3-ыг устдаа оруулалт оруулжээ гэж. ESO3 дээр нэмэх нь H2-оо тэнцүү. H2 ESO4 өөрөлдвөл хүчлийн оксид нь устдаа оруулалт ороод хүчил үүсгдэг байгаа. За ингээд 8 г-ыг авсан. За 8 г-д чинь 1 г байхаар бид нарт орон молийн масс нь олдно шүү дээ. 32 дээр нэмэх нь 48 гэхээр чинь энэ одоо 80 болох юм байна. За ингээд яг хичнээн грамм онл ёсоор бол яг хичнээн грамм хөхрийн хүчил үүссэн бэ гэдгийг олно гэсэн үг. 2 дээр нэмэх нь 32 дээр нэмэх нь О-гийн 16 бүрчхэн 4 гэхээр 98 грамм болно гэсэн үг шүү дээ. 8-д нь хэд вэ? 80-д нь 98 гэхээр X тэнцүү
9.8 грамм бол онол ёсоор үүсэх ёстой масс байсан байна. За тэгэхээр бид нар бол яах ёстой вэ гэхээр ер нь бол гарцыг олохдоо бол бид нар яадаг вэ гэхээр туршилтын массыг бол онлын масст нь хуваагаад тэгээд 100%-аараа үржүүлж олдог. Туршилтын масс нь бол 4.9 грамм бүхрийн хүчил үүссэн гэж байгаа учраас 4.9 граммыг үржих нь 100%-ийг хуваах нь онлын масс нь бол 98 грамм гэж бид нар олсон. Тэгэхээр 49-ийг 98-д хуваахаар ер нь бол 4.9-ийг 9.8-д хуваахаар ер нь бол 0.5 үлдэх байх. Тэгэхээр 0.5-ыг 100-аар үржүүлэхээр 50 гэдэг тоо гарах байх гэж бодож байна. Тийм учраас энэ гарц бол 50% гарцтай байсан гэдэг үднээс бол бие барилт нь бол зөв байсан байна гэж үздэг. За хуундын дүрмийг зөрчсөн гэхээр хуундын дүрмэн дээр бол мөхөөрцөн орбиталуудад эхлээд тэр юунууд нь бол электронууд нь байрлахдаа эхлээд нэг нэгээрээ байрлаад тэгээд хослох электрон байвал ингэж одоо энэ бол нэг нэгээрээ байрлаж байна те энэ бол нэг нэгээрээ байрлаад хослох электрон байвал ингэж хослно гэдэг нь зөв байна. Энэ бол нэг нэгээрээ байрлаад ингээд гадаад тохроо нэг электрон Z дээр бол байхгүйсэн байна. Энэ бол нэг нэгээр байрлаад хэрвээ нэмэлт электрон байвал ингээ 2 гэж явах хэрэгтэй байсан боловч 2 1 тэг гэсэн учраас энэ зөрчсөн энэ байгаа учраас зөрчсөн хариулт нь энэ байгаа учраас энэ хуундын дүрмийг зөрчигдөх нь бол D байж таарсан байна. За ионы хураангууд тэгштэглийг тохирох одоо урвалыг сонгоно гэж хэлсэн байна. За энэ бол CO2-ийн хий ялгардаг урвал угаасаа яалтчгүй энэ дээр бол бид нар алийг сонгох боломжтой байсан бэ гэхээр энийг сонгох боломжтой байна. Яагаад гэвэл энэ урвалын бүтээгдэхүүнд бол CO2 ус үүсдэг. Ус бол сул электролит учраас энэ тохиолдолд ион бол задрахгүй. CO2 хий учраас ион болж бас задрахгүй. За энэний ионы тэгштэглийг бичээ гэх юм бол натрийн нэмэх 1 нэмэх нь за энэ ч одоо ионы урангууд тэгштэл тохирох гэж зөв байна. Натрийн нэмэх дээр нэмэх нь HCO3 бол задлцсан байна л да. Тэгэхээр H-ийн нэмэх дээр нэмэх нь CO3-ын хасах 2 хасах нэмэх нь H нэмэх нь холоор хасах. За эднэр бол бүгдээр уусмлууд бол усан усмалдаа ион болж задарна те энэ H болоор хүчтэй электролит учраас бүрэн 100% ион бол задарна. За мөн тэгээд натрийн нэмэх дээр нэмэх нь холоорын хасах нэмэх нь H2O дээр нэмэх нь CO2 гэдэг бүтээгдэхүүн байцыг бол үүсгэнэ. За эндээс бол натрийн ионууд хураагдаад тэгээд эндээс бол 2 ус төрөгчийн нэмэх үүсэж байна те. Холоор ионууд бол хураагдчих юм байна. Тэгэхээр 2 H-ийн нэмэх 1 дээр нэмэх нь CO3-ын 2 хасах тэнцүү H2O дээр нэмэх нь CO2 гэдэг бүтээгдэхүүн үсээд энэ бол угаасаа хариултан зөв байсан байна. Аль оксид нь усанд дуусаад илүү шүлтлэг уусмал үүсэх вэ гэхээр хөнгөн цагааны оксид гэдэг бол бидний дангас суулганы найрлаганд орж байгаа шүү дээ. Тэгэхээр хөнгөн цагааны оксид бол усанд уустдаггүй гэсэн үг. Устаа бол уралд ордоггүй гэсэн үг. Зэсийн оксид гэхээр ер нь бол бас усанд устаа уралд орохгүй. За тэгэхээр эндээс бол D хариулт бол илүү шүлтлэг үүсгдэг нь бол калий 2O бол суурийн оксид ч юм бол ер нь бол устаа ороод бол суурийг үүсгдэг учраас энэ дээр бол калиин гидроксид гээд 27-гийн D хариулт байсан байна. Элементүүдийн талаарх дараах мэдээллийг зөв харуулцуулна гэж. За тэгэхээр илүү шүлтэг гэхээр энэ ус усмалдаа 100% ион бол задардаг учраас гидроксил ионы концентрац их байна гэдэг чинь бол ер нь бол шүлтлэг уусмал үүсгэнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ дэр бол угаасаа 27-гийн D байсан болж таарч байна. Шүлтийн металлын талаар шүлтийн металл нь бол яадаг вэ гэхээр устаа эрчимтэй уралд ордог гэдэг нь зөв. Устаа маш эрчимтэйгээр уралд орж бол зарим рубиди бол баг рубиди, цези, франци эдгээр бол маш эрчимтэйгээр уралд орж энэ бол аюулгүй байдлаа хангаж ажиллах нь зүйтэй байдаг. Газрын шүлтийн металлууд нь бол яадаг вэ гэхээр эерэг 2 цэнэгтэй ионыг бол үүсгдэг. Шилжилтийн металлууд нь бол өнгөт нэгдэл үүсгдэг, мөн катализатор үүсгдэг, комплекс нэгдэл үүсгдэг. Галлиум бол үе бүрийн өндөр иончлалын энергитэй элемент гинэ. Иончлалын энерги тийш цэцлэн сөрөг чанарын ихтэй юм чинь. Тэгэхээр нэгийн ивэтэй
Нэгийн ивэтэй гэдэг нь энэ хоёр хариулт байх боломж байна. Газрын шилжилтийн металл эерэг 2 гэдэг нь энэ зөв байна. Дараа нь шилжилтийн металл өнгөтэй нийтлүүд үсгдэг. За нэгийн ивэ гэдэг чинь юу вэ? Бусдын эрчимтэй оруулалт ордог зөв шүү дээ. Газрын шилжилтийн металл нь бол газрын шилжилтийн металл чи яадаг вүлээ? Эерэг 2 гэхээр 2-ын гет шүү дээ. Тий 2-ын гетийн зөв. 4 бол бетэ гинэ. Зөв шүү дээ. 3-ын шилжилтийн металл зөв хариултан зөв байсан байна. 28. За ингээд энэ дээр бол бид нар бол жижиглэх шаардлага бол үүсэж байна. За байшин зоохон төмөр гаргаа авах үе шатны 3 шатны уруулаар бол явагддаг бол дараах уруулаас төмрийн оксидыг ангижруулах уруул нь аль байсан бэ гэж асуусан байна. За ангижруулна гэдэг бол ангижрах уруулд орно гэдэг бол перум нэмэх 2 байснаа эсэлтгүүн хэм нь буурах хэвээр тийг болж байна гэсэн үг. Энд бол нэмэх 3 байснаа энэ бол нэмэх 2 бол нэмэх 3 эсэлтгүүн хэмтэй нэгдлийн өөрөлдвөл перум 3O 4 гэдэг бол холимог үйс шүү дээ. Перум O болон перум 2O 3-ын болвол холимог үйс юм гэж үзэж байна. За дараа нь бол яасан бэ гэхээр бид нар бол эндээс бол энэ дараагийнх нь энэ дээр бол энд нэмэх 3 байснаа нэмэх 3 гээд эсэлтгүүн хэм бол өөрчлөгдөг байна. Тэгэхээр энэ бол биш байна. Ангижрах процесс орно гэсэн үг шүү дээ. Нэмэх 2 байснаа энд нэмэх 2 болсон учраас эсэлтгүүн хэм нь өөрчлөгдөг учраас энэ ч бас биш байна. За тэгэхээр төмрийг ангижруулна гэдэг бол энд нэмэх 3 байснаа энд ч гэсэн нэмэх 3 энэ бас өөрчлөгдөөгүй л байна. Төмрийг ангижруулах гэж асуусан шүү дээ. Төмөр гаргаа авахаар төмрийн оксидыг ангижруулах гэж асуусан учраас ангижруулж байгаа уруул бол энэ байна. Яагаад гэвэл перум нэмэх 2 байснаа тийг болж эсэлтгүүн хэм нь буурна гэдэг бол ангижрах уруулд орж ийн гэсэн үг байхгүй юу? Өөрөлдвөл перум O чинь CO-той уруулд ороод домын 100хан дээр угаасаа энэ уруулыг бичсэн байдаг шүү дээ. Энд бол нэмэх 2 байж байгаа. Тийг болно гэдэг чинь энэ тохиолдолд бол эсэлтгүүн хэм бол буурч ийн. Эсэлтгүүн хэм буурна гэдэг бол ангижрах уруулд орно гэсэн үг. Ангижрах уруулд орно гэдэг бол ерөөсөө хариулт нь. За агаар мандлын гол бүрэлдэхүүн хэсэгт азот хүчил төрөгч аргон өнөөс төрөгч моноксид холоор тусрагч зэрэг хийнүүд хүлэмжийн нөлөө үзүүлдэг шалтгааныг зөв тайлбарласан игнийг сонгоно гэж асуусан байна. За тэгэхээр бид нар бол яасан бэ гэхээр CO ба H болоор нь бол яадаг вэ гэхээр хэд ягаан туяг шингээ авдаг боловч молекулууд нь агаар мандалд хурдан задардаг гэж байна. За энэ бол зөв байна. CO нь агаарын хүчил төрөгч озонтой нэгдэж нүүрс төрөгчийн диоксидыг за озонтой ч биш байж таарч байна. Дараа нь бол азот хүчил төрөгч аргон идэвхгүй учраас хэд ягаан туяаны нөлөөнд автдаггүй гэж. Тэгэхээр энэ дээр бол 30 дээр бол 1 3 дугаар хариулт буюу энэ дээр бол бүгдээрээ C хариултыг бол сонгох нь зөв байсан байна. За 30-ийн C гэдэг чинь 1 3 гэсэн үг шүү дээ. За дараагийнх нь 31-р тест. Дараах уруулын ямар механизмаар явагдах вэ гэж байна. Тэгэхээр энэ дээр бол бензолийн цагираг дээр бол хажуугийн хэлхэнд бол холоортой бол уралд орохдоо хажуугийн хэлхэнд энэ чи ерөнхийдөө бол бензолийн цагираг тэр холоор гэдээ би буруу зурчлаа. Энэ дээр бол CH байна гэсэн үг шүү дээ. Энэ дээр бол дандаа алканик омлог байна гэсэн үг. За энэ дээр бол холоор 2-той уралд орохоо H нүгээл өгцөн байвал гэрэл ихсэн байвал ерөөсөө R болж артикалны урал гэдэг баггүй. Тэгэхээр эндээс бол гомол идэх тасралтанд ороод холоорын чөлөөт артикалыг үүсээд холоорын чөлөөт артикал нь энэ их хүч рүү давтлаад энэ дээр бол 2 холоорын нэг нь бол H-тай уралд ороод H холоорыг бол үүсгэн үлдсэн нь бол энд бол алканик омлогтой адилхан уралд орж байгаа байхгүй. CH2 холоор гээд тэгээд нэмэх нь H холоор гээд энэ дээр бол артикал халдцах гэдгийг бид нар чөлөөт артикалын халалцах гэж бас нэрлэж байна. Чөлөөт артикалын яах урал гэж ярих вэ гэвэл халалцах урал гэж бас хэлж байна. Тэгэхээр эндээс бол хариултыг бол 31 дээр бол бид нар дугуулах шаардлагатай байсан байна. За поливинил хлоридын талаар аль мэдээлэл нь зөв бэ гэж. За поливинил хлорид гэдэг бол яаж үүсдэг вэ гэдгийг эхний ээлжинд бол бүгдээрээ авч үзье гэж бодож байна. За эхний ээлжинд бол винил хлорид гэдэг бол ийм байна гэсэн үг. За поливинил гэхээр ер нь бол яг вэ гэвэл 2G холбоо нь ингээл 2 тишээгээ гарчиж байгаа шүү дээ. 2G холбоо тасраад
өөрөөгөө нэгдүүлээд хоёр чин холбооны хоёр талд химийн холбоо ирээл тэгэл ингээл N дахин болчихно гэсэн үг. За эмпирик томьёо гэхээр энийгээ тоолоод үзэхээр C2 байна. H нь хэд байсан бэ гэхээр 4 байна. Тэгээ холоор байна. Тэгэхээр эмпирик томьёо нь бол C2H 4 холоор хэвээрэл байна. Энийг бол ерөөсөө энийг чинь одоо хэрвээ холоор 2 байсан бол бас ингэж бичих болох байж. Гэтэл энэ дээр бол холоор 1 ширхэг байгаа учраас энэ хамгийн угаасаа нэг л хуваагдана. Тэгэхээр C2H 4 холоор гэдэг эмпирик томьёотой юм байна. 4 биш энэ чи 3 шүү дээ. Уучлаарай энэ дээр 3 юм байна. Яагаад гэхээр 3 гэдэг чинь тэгэхээр энэ угаасаа C2H 3 холоор гэдэг эмпирик томьёотой юм байна. Тэгэхээр энэ A хариулт бол биш байжээ. За тэгээ бромын усны өнгийг арилгадаг гэж байна. За тэгэхээр поливинил хлорид бол энэ хандсан байгаа учраас ханаагүй холбоотой нийтлүүд бромын усны өнгийг арилгадаг учраас энэ хариулт бол буруу байна. За дараа нь хугарамхай шин полимерийн гинжинд энийг алгасан дан ба хоёрсоо холбоо агуулсан. За поливинил хлоридыг бол бид нар хумцар болно хэрэглэдэг гэж үзчихсэн. За тэгэхээр поливинил хлорид нэг хлорын атом нь ер нь бол яадаг вэ гэхээр хурамтгай шин чанартай гэдэг энэ хариултыг бол сонгох нь полимерийн гинжин хэлхэнд энийг алгасан дан ба хоёрсоо холбоо агуулдаг гэхээр энэ нөгөө D-ний тухай явчих чинь. Тэгэхээр энэ бол яалтчгүй D бол угаасаа биш байна. Тэгэхээр зөв хариулт нь байх боломжтой нь аль нь байсан гэхээр боломжтой нь бол урамхай шин чанартай гэдгийг л авах бол боломжтой байна гэж үзгэнэ. За X нэгдлийн бүтцийг бол харуулсан. Энэ нэгдлийн талаар аль мэдээлэл зөв бэ гэж. X нь хүйтэн хүчилэгжүүлсэн калиум перманганатын ус нөлөө өнгийг арилгадаг гинэ. Тэгэхээр энэ калиум манган МО4 хүйтэн хүчилэгжүүлсэн гэхээр энэ нь бол спирт бол хүйтэн хүчилэгжүүлсэн калиум перманганаттай уралд ордог шүү дээ. Гэтэл энд бол хүчилэгжүүлсэн калиум спиртийн бүлэг байхгүй учраас энэ бол худлаа болж таарлаа. Нэгдүгээр хариулт бол биш байна. За хоёрдугаар хариултыг бүгдээрээ харъя. Тэгэхээр хоёрдугаар хариулт дээр бол 2,4-ийн нитрофенил гидразинтай уралдаж улбар шарангуудад тунц үүсгэдэг гэж байна. За энэ бол үнэн яагаад вэ гэхээр энд бол кетоны бүлэг байна. Тэгэхээр кетоны бүлэг бол 2,4-ийн нитрофенил гидразинтай бол яаж уралд ордгийг бүгдээр хамт авч үзье. 2,4-ийн нитро гэдэг чинь ингэж явна гэсэн. За тэгээд фенил гэдэг нь бензолын цагиргаа хэлж байна. Гидразин гэхээр юу хэлж байгаа вэ гэхээр нөгөө NH-та ийм бүлгийг хэлж байгаа шүү дээ. За тэгэхээр энэ бол хим одоо хаана гэдэг вэ гэхээр 11 дээр бол байдаг. За бүр болохоо байвал бүгдээрээ одоо ингээд хим 11-р ангийн сурагчгээ ингээд нээгээд үзвэл ер нь бол яг нээлттэй бол харагдах бол. Тэгэхээр ер нь бол альдегид ба кетон зэрэг карбонил нийтлэг бол 2,4-ийн нитрофенил гидразинтай харилцан үйлчилж улбар шарангуудад тунц үүсэх байдлаар нь таньдаг. Харин энд бол карбон хүчлэл нийлмэл бэр ацил хлорид нь бол за тэгэхээр оролт авахгүй гэж байна. Тэгэхээр одоо бүгдээрээ яах ёстой вэ гэхээр энийг гүцээж бичихийн тулд бид нар бол альдегид за тэрнээс гадна өөр юу гэж болох вэ гэвэл кетон. За альдегид өөр мөн кетон. За энэ бол яадаг вэ гэхээр 2,4-ийн нитрофенил гидразинтай бол уралд орох юм байна. Уралд орно. За яаж уралд ордог вэ гэдэг талаар бүгдээрээ одоо хийж үзье. За үүнийг хийж үзэхийн тулд бид нарт бол яах ёстой вэ гэхээр эндээс бол харахад бол яадаг вэ гэхээр 2,4-ийн нитрофенил гидразинтай уралд орно гэдэг бол юу яана гэсэн үг. Яг тэр одоо нөгөө юуны бүлэг дээр бол тэр кетоны бүлгийн тэр юун дээр бол NH2 NH гэсэн бүлэг байгаа шүү дээ. NH болон NH2 гэдэг бүлэг дээр бүлгийн хэсэг дээр бол юу ирдэг вэ гэхээр тэр 2,4-ийн нитро. Ер нь бол яаж ирэх вэ гэдгийг бүгдээрээ хамт зоръё л да. За тэгэхээр эндээс бол юу үүсэх вэ гэвэл эндээс бүгдээрээ цааш нь үргэлжлүүлж бичье. За 2,4-ийн нитро фенил нь бол яг хэвээрээ байна. Энэ нитро бүлэг болон 2,4-ийн нитротой ерөөсөө оролдохгүй.
За энэ дээр бол ENH ч гэсэн хэвээр байна. ENH-ийн энэ ус төрөгчийн атом нь энэ хүчил төрөгчийн атомтай нэгдчих байхгүй. Тэгэхээр эндээс бол ус ялгарна гэсэн үг. Тэгэнгүүтээ яг энэ хэсгийг хоёрчин холбоотой тэр чигт нь хуулаад авчна гэсэн үг. Тэгэхээр одоо яаж бичиж болох вэ гэвэл ингэж бичээд ингээд за ингээд энэ хэдэн цэвэн тал 1 2 3 4 5 6 цэвэн голдоо. Тэгэхээр 1 2 3 4 5 6 дахь нь энэ. Тэгээ энэ дээр бол нэг юм бүлэгтэй. За ингээд ийм нийтлэг үүсгдэг. За ингээд энэ бол улбар шар тунц үүсгдэг гэдэг нь энэ бол зөв байна. Тоолинс X нь уралд ордог гэж байна. Кетоны бүлэг тоолинсийн уралж гэдэг бол цэсийн гидроксид шүү дээ. Тэгэхээр цэсийн гидроксидтэй бол кетон бол уралд ордог. Энэ бол кетоны бүлэг шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол уралд ордог гэдэг нь бас зөв юм байна. Тэгэхээр 2 3 буюу C хариултыг бол зөв аавна гэсэн үг ээ. За салбарлаагүй гинжиг хэлхээтэй бодисын байгууллагын изомерийн томьёо хэд байх вэ гэж асуусан. Үүнийг бодохын тулд бид нар яах ёстой вэ гэхээр салбарлаагүй гинжин хэлхээтэй гэж байна. За тэгэхээр C4H8 бром 2 гэж байна. Салбарлаагүй гинжин хэлхээтэй бодисын байгууллагын изомер салбарлаагүй байх юм байна. За ингээд 4C-гээ бичээд ингээд 1 2 дээр бромо тавина ихний хэлжид. За тэгэнгүүтээ ус төрөгчийн атомын тоогоо бүцээж. За дараа нь бол хэд дээр тавих вэ гэвэл 1 3 дээр тавина. 1 3 дээр бол бромын атомыг тавиад салбарлаагүй юм л болох юм ба штэ. Тэгэхээр дараа нь бол 1 4 дээр бромын атомыг ирүүлье. Дараа нь болохоор хоёуланг нь голд нь тавья. Салбарлаагүй юм чи ингээд нэг бол олон бол байхгүй юм байна. Эсвэл одоо эн чинь бас өөр гэж болох юм байна. Зөндөө байх юм байна. Хоёулаа нэг C дээр иж болно шүү дээ. Гименалти гэлгийн тулмжилгээд тий. Ингээд бол нийтдээ 1 2 3 4 5 6 байх магадaltaй байна. Тэг угсаа 6 7 2-ийн аль нэг юм гэхээр дээрээ 35-ийн бол угаасаа C-г сонгох нь зөв байна. Өөр изомер бол харагдахгүй байна. За 1.4 г алкеныг хангалттай хэмжээний бромтой уралд оруулсан гинэ. За алкений ерөнхий томьёо бол CnH2-ийн гэсэн ерөнхий томьёотой. За ингээд энэ бромын устай уралд орохоор юу үүсдэг вэ гэхээр CnH2-ийн бром 2-ыг бол үүсгдэг. За 1.4 г нэгэн алкеныг бол хангалттай хэмжээний бромтой уралд оруулахад хирал нүүрс төрөгчийн атом бүхий 5.4 г бүтээгдэхүүн үүссэн гинэ. За ингээд 5.4 г аян дээр тавьчих. Доор нь грамм бахар молын масс нь болно. 12 энэ дээр нэмэх нь 2 n гэдэг чинь 14 n гэсэн үг. Масс орчос молын масс нь олъё. 14 n дээр нэмэх нь 160 гэсэн үг шүү дээ. За тэгвэл 1.4 г алкен чинь яах вэ гэвэл бромтой уралд ороод 5.4 г CnH2-ийн дээр энэ бром 2-ыг бол үүсгэх юм бол 14 n чинь яасан бэ гэхээр 14 n дээр нэмэх нь 160-таа тэнцүү гэсэн үг. За эндээс 14 n дээр нэмэх нь 160-ыг олохоор хэд болно? Энэ дээр нөгөө би сая нөгөө ус төрөгчийн атомуудаа бол марцсан биш үү. Тэгэхээр та бүхэн маань энэ ус төрөгчийн атомыг бол маш сайхан гүйцээж бичиж заавал хийх ёстой шүү. Хэрвээ гүйцээж бичихгүй бол алдаан тооцогддог байгаа шүү. Энийг маш сайн анхаараарай гэж зөвлөмөр байна. За ингээд ус төрөгчийн атомуудаа бол заавал гүйцээж бичих бол шаардлагатай гэж үзэгнэ. За тэгэхээр эндээс энийг олохын тулд бол эсрэг талын хоёрыг үржүүлээд тэр нь тухайн гэхээр чинь 54 n болно гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр төсөөтэй учраас нэг тийшээ гаргахаар 54-ээс 14 n-ийг хасахаар хэд гарах вүлээ? 40 n гарна гэсэн үг. 40 n тэнцүү 160 гэсэн үг. Тэгэхээр n тэнцүү 16-г 4 туваана гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 4 гарна гэсэн үг. Тэгэхээр анхны нийтлэн томьёо бол C4H8 нэмэх нь бром 2 тэнцүү C4H8 бром 2 үүссэн гэсэн үг. За тэгэхээр эндээс бол ингэж асууад байна л да. Энэний үргэлжлэлийг бол дээр бичиж энэ дараа багтсангүй. За энэний үргэлжлэл гэсэн 36-гийн энэ бол 35 байсан шүү дээ. Энэ бол 35 байсан. 36-гийн үргэлжлэл болохоор хирал нүүрс төрөгчийн атомтай гэхээр 4 өөр халагчтай нүүрс төрөгчийн атомтай. Тэгэхээр энэ дээр бол энэ эдгээр угаасаа
Энэ бол 5 зэтэй болоод ирж байгаа учраас энэ биш байна. Энэ ч гэсэн 5 зэтэй болоод ирж байгаа учраас биш байна. Энэ дээр боромо нэмээд өгөхөөр энэ хоёр дээр боромо ирэх боломжтой шүү дээ. Тэгэхээр 1 2 за тийм ээг нь энэ дээр бичих бол арай замбрааг болоод байна. A бол яасан бэ гэхээр CH2 2-ын холбоон дээр бол боромо 2-ыг нэгдүүлэхдээ ер нь бол яах вэ гэвэл яг 2-ын холбоотой хэсгээр бромын атомууд ирдэг шүү дээ. Тэгэхээр эндээс болон 4C-ийг бичээд яг энэ 2-ын холбоотой хэсгээр бромын атом ирэх байхгүй. Энэ дээр бромын атом ирнэ ингээд H, энэ дээр CH2, энэ дээр CH3 гээд за энэ дээр бол яасан бэ гэхээр энэ бол хирал нүүрсдэрэгчийн атом. Яагаад вэ гэхээр энэ бол нэгдэх өөр халагч, хоёр дахь нүүр, гурав дахь нүүр, дөрөв дахь нүүр. Тийм учраас энэ дээр бол A хариулт байх магадлал их байна. Гэхдээ B бүгдээрээ харъя. Энэ дээр ингээд хоёр бором ирчихээр энэ бол хирал үүсэхгүй юм байна. B-гээс ямар бүтээгдэхүүн үүсэх вэ гэвэл энэ дээр бол яг одоо 2-ын холбоотой хэсгээр бол бромын атом ирэх учраас 2-ын холбоотой хэсгээр бором энэ бол хирал бол юу гэж асуулаа? 2 хирал юм байна. Энэ хирал муу юм биш үү? 2 хирал үүсэх юм. Энэ дээр нэг л хирал үүсэж байгаа юм байна. Энэ дээр бол нэг хирал. Тэгэхээр энэ A хариулт биш байсан биш үү? Энэ дээр бол 2 хирал гэдэг нь энэ бол энэний хувьд аваад үзэх юм бол яах ёстой вэ гэхээр нааш шүү энэ химия нэг л химия холбоо байгаа. Энэ бол нэг өөр халагч, хоёр өөр халагч, гурван өөр халагч, дөрөвдөл ингээ бүхэлдээ нэг хирал. Энэ бас хирал байна. Энэ ааш байхгүй байгаа. Нэг хирал, хоёр дахь нь бүхэлдээ, гурав дахь нь. Гэтэ энэ дээр бол энэ ч нөгөө мезо нэгдэлгээд явчихдаг. За тэгэхээр энэ дээр бол уусаа хоёр хиралтай гэж байгаа учраас энэ дээр бол би хариулт энэ бас сонгох нь зүйтэй гэж үзэж байна. Дараа хоёр нэгдлийг аль урвалжтай үйлчлвэл ялгаатай үр дүн гарах вэ гэж. За эхнийх нь бол яасан бэ гэхээр бромын устай бол спирт болон альдегид бол хоёулаа уралд орохгүй. Тэгэхээр энэ бол биш байна. За дараагийнх нь халуун хүчлэгжүүлсэн калиум ялгаатай үр дүн гарах вэ гэхээр халуун хүчлэгжүүлсэн гэхээр эндээс бол ижил бүтээгдэхүүн үүснэ л дээ. Амиго усмал дахь мөнгөний нитрат гэж. За тэгэхээр дараа хоёр энийг бол бүгдээрээ эндээсээ номноосоо багш ном гаргаад ирээд гэж байгаа дараадгыг. За номноос харахгүйсэн ч. За намаа нийтлээ. Тэгэхээр эндээс бол яасан бэ гэхээр энэ дээр бол тоолинсийн урвалж буюу аргентумын наш 3 2 дахин пелингийн урвалж чинь зисийн гидроксидчүүд, тоолинсийн урвалж чинь перм. За энэ дээр бол бид нар бол яах ёстой вэ гэхээр тоолинсийн урвалж гэдэг бол аргентумын наш 3 хэд дахин бэ гэхээр 2 дахин OH-ыг бол хэлдэг. Харин энэ бол энэ кетоны бүлэг агуулж байгаа учраас энэ тоолинсийн урвалжтай бол уралд орохгүй. Зисийн гидроксид гэдэг бол бид нар пелингийн урвалж гэж нэрлэдэг. За ер нь бол альдегид кетон хоёрыг ялгадаг арга бол хоёулаа пелингийн урвалж болон тоолинсийн урвалжтай бол хоёулаа уралд альдегид нь ороод кетон нь бол ордог шүү дээ. За тэгэхээр саяны тест рүүгээ очихоор сая энэ багш нь андуурсан байна. Ингэсэн шүү дээ нөгөө эндээс бол энийг нь устгахаарч явуулъя. Устгахчээ. За устгачаад тэгчээ доор нүчих болохоор энэ бүрийн бичигчцээ алдахгүй. За тэгэхээр энэ дээр бол бүгдээ энэ дээр авч үзье л да. За энэ бол яасан бэ гэхээр спиртийн бүлэг байна тий. CH2, CH тэгээд OH. За ингээ альдегидийн бүлэг байгаа байхгүй юу? Энэ бол бороны устай уралд орохгүй. Энэ хоёр хоёулаа уралд орохгүй. Калиум манган мод 4 бол эсэлтнэ. За энийг бичсэн дээр юм байна. Би яриад энэ дүү залхуураад байгаа учраас. За ингээд OH, CH2 тэгээд CH, OH,
COH. Энэ дээр бол эсэлтээ халуун хүчлэгжүүлсэн калиум манган намаа 4-ээр эсэлтгэхээр энэ бүрэн эсэлтэж байна гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол карбоксил бүлэг болоод тэгээд энэ дээр CH чинь кетон болоод тэгээд энэ альдгидийн бүлэг нь карбон хүчил болно гэсэн үг. Дараагийнх нь тэр дараагийн нэгдлээ авч үзье. CH2 CH2 халуун хүчлэгжүүлсэн калиум манган намаа 4-ээр бол эсэлтүүлэхэд бол тултал нь эсэлтдэг шүү дээ. За ингээд тэгээд CO гэвээрээ COH бүрэн эсэлтэн гэсэн. Тэгэхээр энэ хоёр бол адилхан үр дүн үзүүлж байгаа учраас ялгаатай үр дүн үзүүлэх учраас энэ бол бас биш болж таарлаа. Халуун хүчлэгжүүлсэн калиум перманганатаар үйлчлэхэд мөн ялгаагүй адилхан бүртгэц үүснэ. Аммиакийн уус мулдах мөнгөний нитрат гэдэг нь юу хэлж байгаа вэ гэхээр нөгөө нэг толленсийн уруулжаа хэлж байгаа байхгүй юу? Толленсийн уруулж гэдэг нь аргентум NH3 2 дахин OH хэлж байгаа гэсэн үг. Өөрөлдвөл аммиакийн уус мулдах мөнгөний нитратаар үйлчлэхээр энийг бол гаргаж авдаг байна шүү дээ. Тэгэхээр эндээс нөгөө яах вэ гэхээр энэ бол нөгөө мөнгөн талны уралд бол орохгүй шүү дээ. Аргентум NH3 кетон ордгүй, спирт ордгүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол ямар нэгэн өөрчлөлт илэрхгүй уралд орохгүй гэсэн үг. Харин эндээс юу үсэх вэ гэхээр аргентум NH3 хэд дахин бэ гэхээр за эсвэл урлаа бичил одоо. Урлаа бүр нэг үрчлэн бичье. Спиртийн бүлэгтээ бол ерөөсөө оролдохгүй. Яагаад вэ гэхээр спиртийн бүлэг бол ерөөсөө юу яахгүй. Толленсийн уруулж буюу аргентум NH3 2 дахин OH-тай болвол уралд орохгүй. Спиртийн бүлэгтээ ерөөсөө оролдохгүй. Альдгидийг л танд аргах шүү дээ. Тэгэхээр эндээс бол CH2 CHOH энэ бол хэвээрээ байна гэсэн үг. Энд бол карбоксил бүлэг ирнэ гэсэн үг. Тэгээд 2 аргентум дээр нэмэх нь 4 NH3 үсээд тэгээ усны өмнө хэдийг тавьж тэнцвүүлэх нь байна уу? Үзье хэдүүлээ 1 2 3 одоо 4 5 одоо энд 1 2 3 усны өмнө 2-ыг тавих юм байна. Хамгийн сүүлд аашаа тэнцвүүлэх 1 2 3 4 5 6 6 дээр 12-ыг нэмээд 18 18 дээр 4-ийг нэмээд 22 гэсэн үг. 6 7 14 15 16 17 18 19 20 За чи дахиад энэ 6 7 гэсэн энэ дээр 14 15 16 17 18 19 20 байна. 20 байгаа маань энд тэгвэл 1 2 3 4 5 3 4 5 6 7 байна. 7 дээр нэмэх нь 12 гэхээр 19 болох юм. Энд 1 2 3 4 5 6 байна. 6 9 юм шүү дээ. Юу ороод байна. За ингээ 20-д энэ урал яасан бэ гэхээр тэнцсэн байна. Тэгэхээр аль арилдан зүв байсан бэ гэхээр 37-гийн бол D хариулт нь бол зүв байсан байна гэж үзэх юм байна. 37-гийн D байсан. Тэгэхээр энэ дээр бол юу гэж хэлсэн бэ гэхээр найлон болон тэрэлэнийг полимер чухралаар гаргаж авдаг гэж. За энэ бол худлаа. Яагаад худлаа вэ гэхээр энэ бол поликонденсацийн полимер байна. За полимер нийтлэг гаргаж авах аргыг бол поликонденсацийн болон полимер чухралаар гэсэн хоёр аргаар гаргаж авдаг шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол энэ бол полимер чухралын полимер биш, поликонденсацийн урвалаар гаргаж авдаг учраас энэ бол худлаа байна. Найлон тэрлийн хоёулаа амидын холбоо агуулдаг гэж. За хувцас материалд үйлдвэрлэдэг бол найлон бол яах вэ гэвэл ер нь бол полиамидын холбоогоор холбогддог нь зөв юм аа. Гэхдээ тэриленийг аваад хувцас материалд одоо хэрэгэлдэг тэрилен бол полиэфирийн холбоотой байдаг байхгүй. Тэгэхээр энэ бол биш болж таарлаа. Уургийн гидролизд оруулж энгийн нүрс усыг гаргаж авдаг. За уургийг гидролизд оруулаад
Уургийг гидролизд оруулахар чинь амин хүчлүүд үүсэх ёстой шүү дээ. Яг гэвэл амин хүчлүүд хоорондоо уралдаад уураг үүсгдэг учраас амин хүчлийг үүсгэнэ гэж үзсэн. Тэгэхээр энэ бол биш байна. Цардуул нь нүүрс төрөгч. Цардуулын химийн томьёо вэ гэхээр C6H15 N дахин шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол нүүрс төрөгч, хүчил төрөгч, ус төрөгчийн атомоос тогтдог гэдэг нь зөв байна. Тэгэхээр 38-ийн аль болж таарсан бэ гэхээр D болж 38-ийн D болж таарч байна. За аль мөрөнд фракцийн хэрэглээ буруу заасан байна вэ гэж асуусан байна. Түлшний тосны фракцаар ла хийх. Хийн тос дизель хөдлөлтийн түлш. За тэгэхээр түлшний тосны фракцаар ла хийхгүй шүү дээ. Түлшний тосны фракцаар бол хийхгүй маань хатуу лаа чи хатуу төлөв байдалтай учраас биш болж. За лигроин бол химийн бодис үйлдвэрлэх. За энэ бол нөгөө макромолекулд нэгдэлгээд номноос харуул бас боломжийн. Керосин бол тэрэлтэт хөдөлгүүрийн түвш буюу онгоцны түвш. Хийн тосоор бол дизель хөдөлгүүрийн түвш. Тэгэхээр энэ дээр бол фракцийн хэрэглээг түвшний тосоор бол ла хийх гэдэг нь буруу юм байна. Тийм учраас энэ хариултыг сонгох юм байна. За дараах хос үсүүдээс аль нь нэлтэн уруулаар хоорондоо уралд орох вэ гэж асуусан байна. За эндээс бол нэгдүгээр гэх нь одоо энэ дээр нэг юм нэмэх гэсэн л ах л та. Тэгэхээр нэг нь Google алга болсон байна. Энэ дээр бромыг нэмэх гэсэн юм болоо. Тэгсэн л ах. За энэ дээр бол энийг дэлгээд бичээл та. Тэгэхээр яаж бичнэ гэсэн үг гэхээр CH2 гэхээр C-ийн тас 2-ийн тас 2 ус төрөгч нэмэх 1 байгаа шүү дээ. Энэ дээр бром 2-ыг нэмэхээр бром бол нүүрс төрөгчийн атомос цэглэн сөрөх чанар ихтэй учраас электроны нэвтрэлийг өөртөө татаад энд хасахныг болно. Электроны нэвтрэлийг өөртөө татаад энд хасахныг цэний илрэл бий болж байгаа учраас энэ бол мөн байна. Холоор ч гэсэн яг адилхан учраас 2 3-тай хариулт бол зөв байна. Гэтэ энэ дээр яг ямар бодис байсан юм болоо энэ дээр борон байсан гэж үзэх юм бол мөн ялгааг өөрчлөгдөн шүү дээ. Тэгэхээр 1 2 3 буюу энэ дээр бол 40 хариултыг бол зөвгөр дугуулах хэрэгтэй байжээ. За ингээд жоохон амсгийж хагаад дараагийн тест рүүгээ орцгоё. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.